байна. Энд яг одоо өсвөрийн кино бүтээгчдийн уралдаан 2026 явагдаж байна. Нэг хүсэл мөрөлдөлтөөр цугласан 100 хүүхэд яг одоо кино ертөнцөөр аялахаар бэлэн болсон байна. Бид нар найрамдал буугаад өглөөний цагаа уучаад бүлэг-бүлгээрээ хойрлогдоод нээлттэй арга хэмжээнд орцгоосон. Үүдээр ороход хүүхэд бүрт гарын бэлэг өгсөн нэг таалагдсан. За арга хэмжээндээ орцгоё. Соёл спорт аялал жуулчлал залуучдын яамны харьяа Монголын кино урлагийн зөвлөл маань бол засгийн газрын агентлаг соёл урлагийн агентлагтайгаа хамтраад бид бүхэн өсвөрийн одоо залуу кино уран бүтээлчдийн уралдааныг зохион байгуулж байна. 9-с 12 дугаар ангид ангийн хүүхдүүд кино урлаг дуртай хүүхдүүдэд мэргэжлээ сонгоход ч юм уу ер нь кино урлаг гэж гол нь кино урлаг гэж яг мэргэжлийн төвшний кино урлаг гэж ямар ичттэй ямар сайхан юм байд юм бэ гэдгийг л хүүхдүүдэд ойлгуулах. Магадгүй эндээс нэг сайхан киноны найруулагч ч юм уу нэг кино сайхан жүжигчин тийм ээ сайхан нүүр хуралтай их том мастерууд гараад ирэхийг үгүйсэхгүй. Нийслэлийн дүүргүүдээс за мөн 21 аймагуудаас бол оролцогч хүүхдүүд маань ирж оролцож байгаад үнэхээр их баяртай байна. Сайн цаанаа их мөндөд зарчмын хүүхдүүдээ та нартай энэ өдрийн мэдээг хүргэе. Соёл спорт аялал жуулчлалын яамны хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн газар болон кино урлагийн зөвлөлөөс хамтран хэрэгжүүлж байгаа өсвөрийн кино бүтээгчдийн уралдаан эхлэхэд бэлэн боллоо. Ингээд юу гэж хэлж байгаа юм. Соёл спорт аялал жуулчлал залуучуудын яамны соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга наран цэцэг таныг тайлбарлаж байна. Тэрийн уралдаанд бас шалгаран оролцсон хүүхдүүдтэй талархал илэрхийлж амжилт хүсье. Монгол Улсын энэ жил нэгдсэн үндэсний байгууллагын зөвлөлтөд тэмцэх зөвлөлтийн эсрэг COP17 баг хурал бол зохион байгуулагдана. Тэгэхээр та бүхэн хүүхдүүдийн хийсэн өнөөдрийн одоо 2 өдрийн хугацаанд хийх богино хэмжээний кино маань бол бас COP-ийн дэлгэцэн буюу за COP-ийн одоо зочид төлөөлөгчдөд бас хүрэхээр байгаа гэдгийг бас урлагийн зохион байгуулагчдын зүгээс та бүхэн бас хэлсэн баг. Тэгэхээр шалгарсан одоо бүтээлүүдийг бол COP17-гийн үеэр дэлхийн одоо олон орноос ирсэн 10,000 гаруй хүн зочид төлөөлөгчд ирнэ гэж байгаа. Тэгэхээр энэ одоо үед та бүхний бүтээл бас дэлгэцэн гарна гэдгийг бас хүүхдүүдэд дуулгахад таатай байна. Миний хамгийн хүлээс хэсэг эхэлж байна. Бусааны кино академийн төгсөгч Оргилмаа гэж биднэрт кино гэж юу вэ? Кино хэрхэн бүтдэгөө сэдвээр сонирхолтой хичээл орсон. Дараа нь бидний хамгийн сайн мэдэх гэртүүн картун анимашн студийн он дүнд анимашн найруулагч Бүрүүж авахын ирээвсэн амьдрал богино хэмжээний киног үзсэн. Зочин багш нараас мэдхийг хүссэн зүйлээ чөлөөтэй асуух боломжтой байсан. Надад их таалагдсан. Яагаад тийм бодсон гэхээр бас энэ ирээвс чинь нэг яг очиод ингээд уулан дээр очиход ингээд сайн уу гэж байж байгаа юм шиг байхгүй юу? Тэр чинь хайж олох гэж маш их удаа бүтэн сар хайгаад олохгүй тохиолдол байна. Яг очиход маргааш нь таах өдөрч байна. Тэгээд энэ ирээвс чинь сая кино дээр манайхан харсан багтаа өөрөө 2 жил нэг удаа төрж мөрдөг юм гэдэг болохоор бас манай уран бүтээлчтэй хүмүүст бол бүрэн материалтай болох цуглуулах материал киноныхаа дүрслийг цуглуулах үүднээс маш их цаг хугацаа бас орсон байна. Тэгээ ийм том мангар том хат байсан байхгүй. Тэгэж таарсан чи яг утгаас одоо яг за энэ хар дөрүүлж хараа шүү дээ. Тэр төсөж яг ингэж бид тулцсан. Би яг зургийн аппаратад тэрвэл нөгөө ерөөсмийн үүдээс хараад ингэж зогссон. Тэр хэсэг хугацаа өнгөрсөн байх би яг хэдийг мэдэхгүй. Тэгэл нөгөө ерөөс надад хараад л байсан. Би өөдөөс нь хараад байсан. Гэхдээ миний доктор юу гэж бодогдсон хэрэг
энэ өсрийн эндээс хазаад чирээд явна энэ уулын цаагуур ороод миний талыг нэгэн ерөөсөө дандаа нэг амтаа хоёр уншдаг. Тэгэл ха анимашн хийх санаагаа юу хаанаас яаж болдог вэ? Анимашн хийх ажлын хамгийн гоё зүйл нь юу байдаг вэ? Анимашн хийх санаа сэтэл хаанаас үүссэн бэ? За анх бол ерөөсөө зүгээр шүү багаараа шууд шийдсэн ажил байгаа юм л да. Та бүхэн Rocket Bay гэж мэднэ тийм ээ. Дөрүүд маань болохоор одоо ерөөсөө ингэж байгаа шүү дээ тийм ээ. За яасан олон хөөхтөө цам болсон юм да. Хөөхтүүд гэх юм уу залуучууд гэх юм уу бэ? Та ялангуяа миний яг өөрийн inner child буюу яг дотоод жоох хүүхдийг маань гаргасан дүр басар байдаг. Тэгээд 80 он гэдэг дууддаг гэсэн 80-аас нохоор буусан. Басар гэдэг одоо басрах явж ийн гэдэг болсон. За хоёр уран бүтээлчээ сонсоод мэдээч анимашн те баримтат кино хийх нь маш хэцүү хэрэг. Тэгээд одоо ингээд цаг хугацаа өнгөрөхийн тусам юу технологи айгүй хөгжиж байна, сошиал харч айгүй хөгжиж байна. Тэнгүүт анимашн хийхэд ч гэсэн баримтат кино хийхэд ч гэсэн айгүй хугацаа шаарддаг. Тэнгүүт artificial intelligence гэдэг AI гарсан байгаа шүү дээ. Энэ нь та хоёрын уран бүтээл тодорхой хэмжээгээр ямар нэгэн сөрөг олон эерэг зүйл орсон уу? Тэгээд ер нь AI-ийг хувьдаа юу гэж боддог вэ? Гоё асуулт тийм. Одоо нэг AI гараад ирэх нэг хүмүүсийн ажлыг ингээд орлон хүмүүс ингээд яа. Гэтэ хүмүүсийн ажлыг орлон гэж бодож нөгөө өөр бол ямар ч боломж байна. AI орж ирлээ гээд тэр уран бүтээлээс чинь шалтгаална. Хэрвээ чи яг уламжлалт анимашн хийж байгаа бол одоо frame by frame гэж шүү дээ тийм анимашн хийж байгаа бол AI оруулахгүй байх. Чиний одоо зарчим байх нь шүү дээ. Энэ бол яг гой уламжлалт анимашн аа. Энэ бол миний уран бүтээл, энэ миний baby гэж үзэж байгаа бол чи өөрийгөө хуурч гэж AI оруулах нь одоо жишээ нь нэг service гэдэг шүү дээ. Тэрний одоо зарчимны чинь алдагдуулж байгаа. Тэрнээс биш AI бол хамгийн одоо хэрэгцээтэй хамгийн одоо зөв зэвсэг болсон байна. AI хизээч чам шиг тэр хэдэн жил тэр нэг прожектын чинь талаар бодоогүй. AI хизээч чам шиг дээшээ харж од руу харж байгаад мөрөөдж үзээгүй. Тийм болохоор idea is ерөөсөө original байх. Бүх юм. Энэ idea-га буулгахдаа голынх нь түүл буюу хэрэгсэл нь AI-а хэрэгэл. Анимашны холбоодоос одоо зохион байгуулдаг фестивалийн мэрж байгаа. Бас яг зориулсан асуулт асуусан хүүхдүүдээ сурамшуулъя гэж бодлоо. Цугласан хүүхдүүдийн хувьд бол айгүй мундаг, тийм айгүй мэдрэмжтэй хүүхдүүд байсан. Тэгээд яагаад одоо тийм мэдрэмжтэй байсан гэж санагдсан бэ гэвэл тийм айгүй олон төрлөөр мэрэгчлээ сонирхож байгаа хүүхдүүд шиг санагдсан. Одоо бүгдээрээ жүжигчин ч юм уу, бүгдээрээ найруулагч, бүгдээрээ зохиолч гэхгүйгээр одоо нэгэн зохиолчоор, нэгэн найруулагчаар, нэгэн жүжигчнээр тийм ээ. Бүр тэр дундаа бүр аниматораар ч гэсэн, зураачаар ч гэсэн ер нь энэ ялангуяа энэ арт, энэ медиа үйлдвэрлэл талаас бол бүх төрлийг нь сонирхож байгаа хүүхдүүд байгаа нь анзаарчихсан. Тэгээд тэнцээ бас надтай хамт ингээд тайзан дээр хамт гарсан зочин багш тийм ээ. Одоо бүр ингээд 10 жилийн хугацаанд 99 кино хийсэн. Одоо баримтат кино хийсэн гэх мэтлэн ийм мундаг хүмүүстэй бас хамтдаа ингээд тайзан дээр гараад хичээл заасандаа маш их гоё мэдрэмж төрсөн. Хатуу юмэр нь ийм зайтай ийм босоос ахын хашааны хажуугаар явж байхдаа бид нар энэ пилёкны нэг кадрыг ингээд яваад байвал энэ хөдөлгөөнд орох юм биш үү гэдэг анхны санаа хашааны хажуугаар явж байхдаа төржээ. Одоогоос 132 жилийн өмнө тэр хашааны хажуугаар явсан тэр жижигхэн моментод өнөөдөр хэдүүлээ талархах уу? Тэр хашааны хажуугаар явжсэн жижигхэн момент өнөөдрийн та нарын хүсэл мөрөөдөл болсон. 132 жилийн дараа энд би та нарт бас ингээд ярих түүх болсон. Ингэж үлджээ хүн төрөлхтөнд. Баримтат кинон дээр бол илсээ энэ бол илс гэж харуулна. Уран сайхны кинон дээр энэ илс бол үндэстэй эсвэл энэ бол ногоон итэг гэж итгэл нь хийж чаддаг. Тийм чөлөөт орон зай, чөлөөт сэтгэхүйний орон зай.
Манай салбар маань одоо жилээс жил үргэлжин тэлж байгаа ч гэсэн хүний нөөцийн дутагдал одоо байсаар л байна. Яг энэ одоо хэцүү яг энэ хүндч гэх юм уу те энэ жижигхэн завсар энэ гоё сайхан кино урлагийн мэрэгжлийг таниулан сурталчилж байгаа ийм сайхан үйл ажиллагаа болж байгаад үнэхээр их баяртай байна. Тэгээд бүр ингээд сэтгэл догдлон бүр яг л энэ тухай бүр ярих гэж зорж бүр бодож хүрэлцэн ирсэндээ маш их баяртай байна. Тэгэхээр бидний энэ салбарын мэрэгжлийг сонгогч байгаа эрхэм дүүнер маань өнөөдөр хамтдаа ингэж яг хичээллээд хамтдаа хөгжөөд хамтдаа бүр уралдаж байна гэдэг бол өөрөө маш сайхан энэ хүүхдүүдэд бас боломж олгож байгаа нэг өдрийн амралт бас гоё аялал байгаасаа гэж хүсэж байна. За тэгээд дээрэс нь манай салбар гэдэг өөрөө хүмүүсээс маш олон төрлийн чадвар шаардж байдаг. Хэрвээ та бүхэн маань одоо жишээ нь үзэж байгаа хүүхдүүд байх юм бол энэ салбарт ажилласнараа бид нар маш гайхамшигтай олон хүмүүстэй найз нөхөд бол маш гайхамшигтай ирээдүй та бүхнийг хүлээж мэдээж гэхдээ та бүхэн маань давуу болон сул талыг нь сонгоо. Тэгээ манай салбарын шинэ уран бүтээлчд болоосай гэж чин сэтгэлээс өгсөж байна. Өсвөр насны хүүхдүүд одоо яг ингээ оюутан болоод 10 жилийнхаа ширээнээс өсөд оюутан болгож байгаа хүүхдүүд яг мэрэгчлээ сонгох гээд байж байгаа үед яг иймэрхүү арга хэмжээ зохион байгуулж байгаа аюу сайшаалтай байгаа. Да ялангуяа манай Сүү медиа одоо залуучуудаа аюу их дэмжиж ажилладаг. Бас веб драма гэдэг бид нар бас ийм фестивал хийгээд залуучуудаа дэмжиж хийжсэн бол энэ бас ингээд жил болгон одоо ингээд өргөжөөд иймэрхүү ийм киноны гоё уран бүтээл хийж өрсөлддөг болж байгаад бол баяртай байгаа. За мөн дээрээс нь зураглаач одоо юу гэдэг нь би ялангуяа өөрийнхөө мэрэгжлийнхээ хувьд кино зураглаач хэн бэ? Кино зураглаач болсноороо чи яг ямар хүн болох ёстой энэ бүх ойлголтыг өглөө. За дээрээс нь өөртөө ч мэдгүй зүйлээ асууж аюу гоё юм дотнд гоё юм яриа өссөн өдөр байлаа. Одоо би өөр дээр жишээ авахад би магадгүй Туулайхуу гэдэг дүрд магтлаа. Туулайхуу гэдэг дүр зохиол дээр хэдэн настай байгаа юм бэ? 21 настай хүний дүр байлаа. Тэгвэл би 21 настай Туулайхуу гэдэг Певкагаас юугаараа өөр юм бэ? Тэгэхээр тэр дүр дээр би өөрийн гэсэн намтар бий болгоо. Ихээс төрөөд 21 нас хүртэл амьдрахдаа ямар амьдрал үзэж туулсан, ертөнцийн үзэл ямар үзэлтэй, ямар өнгөнд дуртай, ямар авьяастай, ямар зуршилтай, ямар дутагдaltaй, ямар сайн талтай ийм хүн юм бэ гэдэг дүрийн намтар гэж өчнөө нүр өөртөө намтар зохио. Энэ чиний тархинаас гарна. Тухайн жүжигчдийн тархинаас. Жүжигчдийг төлөөлж одоо жүжигчний мэрэгжлийн талаар болон одоо кинонд ажиллах дөрүүд дээрээ яаж анхаарах гэдэг эхний байдлаар одоо өнөөдрийн уралдаанд оролцож байгаа 100 гаруй хүүхдүүдэд ирж бас яриа хэлээ. Тэгээд үнэхээр гоё өргөжтэй юм уралдаан болж байгааг гэж харж байна. Учир нь юу гэхээр одоо манай Монголын ирээдүйн кино урлагийн одоо залгамж халаад үжи болсон. Магадгүй энэ мэрэгжлийг сурч, мэрэгжлийн одоо уран бүтээлч болж өсөн дэвжих юм гүн сонирхолтой юм өсвөр насны хүүхд залуучууд тэр тусмаа одоо Монгол орны өнцөг булан бүрт 21 аймаг 330 сумд сурч боловсрж байгаа, өсөж торинж байгаа юм хүүхэд багчуудаас аймаг болгоноос төлөөллүүд ирээд энэ наадам ингээ идэвхтэй оролцож байгаа гэдэг бол маш том олзуур хууштай юм сайхан уралдаан болж байна гэж харж байна. Тэгээд уралдаанд оролцож байгаа нийт хүүхэд багчуудаа, өсвөрийн дүүнертаа бүгдэнд нь амжилт хүсье. Бүгд ирээдүйн мөрөөдлийнхөө, зорилгынхаа төлөө өнөөдрийн уралдаанд идэвхтэй сайхан оролцоорой. Бүгдэнд нь амжилт хүсье. Аюулгүй байдал нэгдүгээрт. Солиотой биш одоо ингээл нэг хүн зөхөөр нэг хүний хамар туслаа тийм. Нэг хүн гитэр явдаг байх бол тэрэг штэ. Тэгэхээр нөө аюулгүй байдал аюул чухал байдаг. Тэгээд тэн дээр бид нэг матрас хэрэглэдэг. Энэ бол дэлхийн эднээс хэрэглэдэг тийм. Анхаа 1 2 3 машиныг бүдүүлгээр харах юм. Гэхдээ энэ чинь нэг фреймээр байдаг. Бид чинь нөгөө нэг фрейм буюу 120 фрейм slow motion 120 гэж ярьж байгаа. Хүмүүс энэ дээр slow motion-оор үзэнгүүт энэ хүмүүс харин ингээд slow ингэж уг нь дараалалаа бол жинхэнээс бол ингэж өгсөн шүү дээ. 3 2 1 action. Okay, good. Nice. Сүүлдээ нэг ингээд би жоо яаж хэлчихээ. Тэгээд нөгөө сонссон бол яг гоё болсон.
За тэгээд Монголын ирээдүйн гоё фильммейкерс, ирээдүйд Оскар Монголд авчрах гоё юм дүүнер маань үнэхээр одоо бидний нөгөө нэг юм мастер класс буюу одоо өөрсдийнхөө нөгөө нэг мэргэжлийг тайлбарлах юм маш гоё хүлээж авч байна. Тэгээд энэ дээр одоо бид нар маш сэтгэл хангалуун байна. Яг тэгэхээр боловсон хүчин айгүй чухал. Фильммейкерс одоо боловсон хүчин айгүй чухал. Бүгд найруулагч болохгүй, бүгд жүжигчин болохгүй те. Энэ маш олон салбар байдаг. Мэргэжил хөтөл өөр өөрсдийн гэсэн онцгой гоё мэдрэмжтэй байдаг те. Энийг сурталчилж байгаа, кино урлагийн зөвлөлийн явуулж байгаа өсвөрийн кино бүтээгчдийн уралдаан 2026 энэ одоо эхэлж байна. Яа маш гоё олон жил ингээд энэ маань үргэлжлээсэй гэж хүсэж байна. Бэлэн объект нь юу вэ? Олдохгүй бол бүгд тэр ингээд одоо энэ заалыг би хийж болно. Энд ч би ингээд нэг спикертэй байх хэрэгтэй байлаа. Энэ байхгүй бол би хийн. Энэ цэцэг одоо кинон дээр гардаг ерөөсөө бүр тэрэн одоо нэг эмэг зүйлт юу гэдэг юм. Канарын харагдаж байгаа бүх юмыг би хийдэг гэсэн үг. Тэгээд ганцаар хийхгүй шүү дээ. Багаараа хамтарч хийн гэсэн үг. Энэ өдөрлөгт хүүхдүүдтэй кино бүтэх яаж бүтэх киноны зураачийн талаар өөрийнхөө ингэсэн бас нэг богинохон хүүхдүүдэд ойлголт өгсөн юм яриа боллоо. Одоо саяын байдлаар сонирхож байгаа хүүхдүүдийн сонирхож байгаа энэ байр байдлыг харахад бол бас манай Монголын ирээдүйн киночдын дунд энэ зураачийн энэ ажлыг, зураачийн салбарыг гэх юм уу, энэ зураачийн мэргэжлийг сонирхож бас цаашдаа бас энэ зураачаар явбал яад гэсэн ийм хүүхдүүд, ийм бодолтой хүүхдүүд бас их байгаа анзаарэгдэж харагдлаа. Ер нь яалтчгүй нэг нутгаас ирсэн шигшмэл хүүхдүүдийн нөгөө шигшмэл хурдан нөгөө нэг адууны уралдаан гэдэг шиг ястаа шигшмэл ястаа л нэг кино сонирхсан хүүхдүүд ирж байгаа энэ асуултуудаас нэг анзаарэгдэж харагдаж байна. Кино зөвлөлийн хамт олонны ах эгч нартаас маш их баярлж байна. Яг гэвэл ийм гоё үйл ажиллагааг хүүхдүүдийг хамрагдуулаад ингээ оролцуулж байгаа нь хүүхдүүд бидний хувьд эрдэнэ мэрэгжилт болон одоо хөгжих илүү олон найз нөхдөд болох гэх мэтчлэн маш олон давуу талуудтай. Тэгээд дараа жил болон одоо дараа жил ирэх жилүүдэд энэ үйл ажиллагааг илүү их зохиогоод одоо биднээс өөр зөндөө олон хүүхдүүд байгаа. Тэр хүүхдүүдийг бол энэ үйл ажиллагаанд хамрагдуулвал илүү үр дүнтэй гэж одоо миний зүгээс бол харж байгаа. За би Говьтай аймгаас ирсэн Баатар Хөвгтө Мөнхцөл гэдэг намайг. За ерөнхийдөө би өсвөрийн кино бүтээгчдийн уралдаанд энэ жил анх удаа оролцож үзэж байгаа. Тэгээд ерөнхийдөө 1000 км-ийн цаанаас ирсэн ч гэсэн ерөнхийдөө энэ хүлээлтэнд маань би ер нь тэсэн яд хүлээж байсан. Захирлаасаа чөлөө гуйгаал багшаа надад чөлөө өгчөөж би киноч болох гээд байна гэл тэгээ багшаасаа гуйсан чинь чөлөө өгсөн. Тэгээд ерөнхийдөө миний хүлээлтэнд ерөнхийдөө бүр 100% илүү давуулж чадсан гэж хэлж болно. Тэгээд маш гоё хүмүүс, маш үнэтэй зөвлөгөө өгсөн. Тэгээд надад ерөнхийдөө кино бүтээхээс илүүтэйгээр нөгөө нэг танилыг хүрээгээ ерөөсө тэлэх нь хамгийн чухал санагдлаа. Тэгээд зөндөө олон найзуудтай боллоо. Өөрийгөө ч гэсэн чөлөөтэй илэрхийлж чаддаг болдог юм байна гэдгийг үнэхээр ойлгож авлаа. Кино зохиол найруулаг, кино продюсер, орчуулгын киноны дуу оруулалт, кино нүүр хувиргалт, кино зураач, кино зураглаач, кино жүжигчин, ордон тоглогч гэх мэт ажлуудыг бүгдийг нь өөрсдөө туршиж үзсэн. Бүх хүүхэд хичээлд хамрагдаж киноны талаар илүү их мэдээлэл авч чадсан. За одоо бид нэр өгөөндөө зураг даруулж байна. Зураг даруулчаар хүүхдүүдийг баг болгож хуваасан. Баг болоод чиглүүлэгч багш нартайгаа танилцж, багаараа хоорондоо илүү дотн найзалж, хамгийн чухал ажилдаа орсон. Багаараа зохиолоо ярилцж гаргаад киногаа маргааш хөлөө 10 цаг түлээлгэж өгөх ёстой. Биднэрт цаг маш бага үлдсэн байна. Ингээд дараагийн цуврал нэвтрүүлгээр бид кино яаж бүтээсэн тухай үзүүлэх болно.